нэгдсэн нэг л сонгох ёстой. Шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилт ба шинжилэлт хэлэлцүүлэг боллоо. Монголын хуульчдын холбооноос шүүх эрх мэдлийн байгууллагын цахимжилт ба шинжилэлт сэдвт хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Хууль зүйн дотоод иргэн яам, цахим хөгжил харилцаа холбооны яам, шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөллөлүүд хэлэлцүүлэгт оролцож, цахим шилжилтэд тулгамдж буй асуудлуудын талаар хэлэлцэж мэдээлэл солилцлоо. За тэгэхээр ер нь энэ дэлхийн нийтийг хамарсан энэ цахим хувьсгал дижитал шилжилт бол манай улсыг ч гэсэн тойрохгүй дайраад ирж байна. За яг энийгээ дагаад за манай улсын одоо төр засгаас энэ цахимж үйл явцыг бол нэлээд идэвхтэй өрнүүдэд бол эхэлсэн. Тэгэхээр энд яг энэ одоо цагт ор манай энэ хууль шүүх эрхмэдлийн байгууллагуудын энэ цахимж үйл явц ямар хэмжээнд байгаа вэ? Хоошид энэ манай энэ салбар хуулийн салбар ер нь цахимжих тал руугаа яаж хөгжих ёстой юм бэ гэдэг бол бидний одоо хамгийн тулгымцсан асуудал болчиход байна. Хоошид бол энэ шүүх эрхмэдлийн байгууллагуудыг цахимжих үйл явцад мэдээж хууль эрх зүйн орчин маш чухал. Тийм учраас хоошид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. За тэгээд програм хангамж энэ мэдээлэл өгөгдөл дамжуулах интеграцийг яаж хийх вэ? За энэ одоо дундын мэдээллийн одоо сан бий болгоод гэдэг юм уу, дундын мэдээллийн энэ кибер аюулгүй байдлыг хангасан тийм тусдаа байгууллага байгуулах юм бол энийг хэн яаж хийх вэ, төсөв хөрөнгийг яаж хийх вэ гэдэг тал дээр бид нэр энэ хилцүүлгээс зөвлөмж болгож гаргах ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаулна гэж явагдаж байгаа. Дээрх байгууллагуудаас хэлэлцүүлгийн үеэр хийсэн мэдээлэл танилцуулга, оролцогчдоос гаргасан санал дүгнэлтийг нэгтгэж зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хөрвүүлэхээр тогтсон байна.